Сүүлийн жилүүдэд манай улсад барилгын салбар ихээр хөгжиж байгаа. Залуу болон дундаж орлоготой гэр бүлүүд орон сууцнд амьдрах гэсэн нөхцөл байдал нэмэгдэх болсон. Харин түүнийгээ дагаад орон сууцнд амьдарч байгаа иргэд тодорхой хэмжээний төлбөр хураамж төлөх шаардлагатай болдог. Энэ нь сууц өмчлөгчдийн дундын хөрөнгөөс үүдэлтэй байдаг нь нэг талдаа хит өндөр төлбөртэй байгаа тухай олон маргаантай асуудлыг дагуулсан. Тиймээс энэ тал дээр шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тодорхой хэмжээний арга хэмжээг авч шаардлагын үндсэн дээр хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэхээр болжээ. Сүүхүүд төлбөр хураамжаа ерөөсөө өөрсдийнхөө үзмжээр тогтоодог байдал бол газар авсан. Уул нь бол иргэд оршин суугчид өөрсдийнхөө хурлаараа тогтоогоод тэгээ энийг юунд зарцуулахаа одоо шийдээд мөн тайлангаа юунд зарцуулсан дээр хамтарч хяналт тавьдаг. Гэтэл сүүхүүд бол янз бүрээр тавьж байна. За өмнөх хуулиараа энэ оршин суугчдын оролцоогүйгээр удирдлагууд нь томилогддог юм асуудлууд байсан. Барилгын компаниуд их барилгаа барьж сөөхөө байгуулад тэрүүгээрээ бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Энийг нь тасан зогсооно гэж байгаа. За сөөхүүд давхар өөр байгууллагуудад одоо элсдэг. Зарим нь одоо улс төрийн шинжтэй байгууллагад элсэж энэ сонгуулийн үеэр бас иргэд оршин суугчдыг татан төвлөрүүлэх, за хураамж авч түүнийгээ улс төрийн үйл ажиллагаа санхүүжил зэрэг юм болвол гарч ирсэн. Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар хамгаалалт үйлчилгээтэй холбогдох зардлын хэмжээг төр захиргааны төв байгууллага тогтоодог байхаар болсон. Сууц өмчлөгчдийн холбооны гишүүд болсон оршин суугчид өөрсдөө зардал хуваарлах эрхийг удирдах зөвлөлд хянан шилжүүлдэг байх зорилтыг бий болгон ажиллахаар болж байгаа юм а. Сөөхийн эрх зүйн байдалд нэмэлт өөрчлөлт оруулан тусгаснаар мэрэгжлийн байгууллага төрийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. Хэрвээ сөөхийн удирдах албаны хүмүүс хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэхгүй нэмэлт өртөг тооцож байгаа нөхцөлд хуулийн дагуу арга хэмжээ авахар болж байгаа юм а. Тодорхойлбол 100-аас 120 мянган төгрөгийн торгуул ногдуулдаг байсныг өөрчлөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 10 дахин нэмэгдүүлсэндээ тэмцэх хэмжээний буюу 960 мянгаас сая 920 мянган төгрөгийн торгуул ногдуулахаар болж байгаа юм а.